Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ үдшийн мэндийг хүргэе. Монголын хамгийн өндөр ханжууртай үндэсний лотерейн тохирол явуулахад бэлэн болоод нэвтрүүлэг маань эхэлж байна. За ингээд эхлээд мэдээж уламжлал ёсороо 4 лигийн тоглолтод анхаарлаа хандуулъя. За өнөөдөр бас таны бүгэлсэн Азийн 4 тоо таарсан хожиж азтан болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. За тэгэхээр 4 лигийн машинууд маань ажил дууслаа. За 3 дугаар цэглэл дээр 6, 8, 4 6 гэсэн тоо гарч ирсэн байна. 68 46 гэсэн Азийн 4 бөмбөлөг гарч ирсэн байна үзэгчтэй. За 4-ийн 2 дугаар цэглэлийн машин дээр 7 4 5 3 гэсэн Азийн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. 74 53. За 2 дугаар цэглэл дээр бол таны тавьсан бооцоог 1000 дахин үржүүлнэ. За 1-р цэглэлийн машин дээр за энд 9 баг шиг байна. 9 9 8 8 99 88 гэсэн гайхалтай сайхан Азийн 4 тоо гарч ирсэн байна үзэгчтэй. За харин одоо 6-ийн тохиролд анхаарлаа хандуулъя. За 6-ийн тохиролд маань тгээс 9 гэсэн бөмбөлөг 6 байгаа. Тэгэхээр 9-ийн тоо 6 гарч ирнэ, тгийн тоос 6 гарч ирэх бүрэн боломжтой гэсэн үг. Та 6 тоог бол бүрэлсэн мэдээж. За эхний 2 дахь бөмбөлгөөс урмын хонжврыг авч ирлэн. За 6-ийн чекпот бол 50 сая гэдэг үзэгчтэй хүн сайн мэдж байгаа үзье. За одоогийн байдлаар эхний бөмбөлөг 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За бид 2 бөмбөлөг хүлээж байна. За энэ хүү эхний 2-доо хоёулаа яг таарсан нөхцөл та урмын хонжврыг авна. Урмын хонжвор бол 1500 га. За 3 дахь бөмбөлөг 3 гэсэн тоо гарч ирсэн байна. 2 дахь бөмбөлөг шүүжлээрээ. Эхний бөмбөлөг 4, 2 дахь нь 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За одоо энэ дээрээс 3 дахь бөмбөлөг маань бууж ирж байна үзэгчтэй. За 3 дахь бөмбөлөг 7. Одоогийн байдлаар 437, 437 гэсэн Азийн 3 бөмбөлөг гарч ирсэн байна. За түрүүн би бас хэлсэн та бүхэн үндэсний лотерей гэсэн Facebook хуудас руу ороод лайк дарснаар үндэсний лотерейн өдөр бүрийн тохиолдлыг бас харах боломжтой. Үндэсний лотерей та бүхэн 2 дахь болон 4 дахь хагасаа өдрүүд хүрч байгаа. За 4 дахь бөмбөлөг 9-ийн тоо байна. 4 3 7 9 гэсэн тоо. За ингээд та бүхэн өөрсдөө бүгсэн тоогоо маш сайн анзаарч хараарай. 2 дахь бөмбөлөг таарснаас тэгээд урмын хонжоороо та бүхэн авч ирсэн. За 6 дахь бөмбөлөг 6 бөмбөлөг яг таарсан нөхцөлтэй чекпот буюу 50 сая төгрөгийг хончих боломжтой. Монголын хамгийн өндөр хонжиртай. За та бүхэндээ тоогоо дахиж хэлье. За эхний бөмбөлөг 4 3 7 9 3 7 гэсэн Азийн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. За харин одоо хамгийн өндөр хонжиртай 642-ын тоглолтод анхаарлаа хандуулъя. За 642-ийн онцлог нь юу вэ гэхлээр за нэгийн тоо дахиж давтахгүй 1-ээс 42 гэсэн 42 бөмбөлөг байгаа. За энэ дээр мөн 6 бөмбөлөг таарна. Джекпот нь 120 сая төгрөг байгаа. За 642 дээр эхний бөмбөлөг 3 бөмбөлөг гарчээ. За мөн бонус бөмбөлөг орж ирснээр та урмын хонжврыг авах боломжтой. За эхний бөмбөлөг 18 гэсэн Азийн бөмбөлөг гарч ирсэн байна үзэгчтэй. Бүгэлсэн тоогоо сайн анзаарч хараарай. Өнөөдөр та бүхэн азтай оцтой хэмэртэй байж азтан болно гэдэгт итгэлтэй байна. За 2 дахь бөмбөлөг 2 гэсэн Азийн бөмбөлөг гарч ирлээ. За 18 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна үзэгчтэй. За 3 дахь бөмбөлөг энэ гарч ирсэн доошоо өрлөө. 3 дахь бөмбөлөг маань 5 гэсэн Азийн дугаар байна. 18 2 5 гэсэн 3 Азийн бөмбөлөг одоогийн байдлаар гарч ирсэн байна үзэгчтэй. За 642-ийн онцлогийг та бүхэн мэдж байгаа. 6 бөмбөлөг гарч ирсний дараа бас бонус бөмбөлөг гарч ирдэг. Хэрвээ аль нэг тоон таараагүй нөхцөл та бүхэн бонус бөмбөлөг оруулах боломжтой. За 4 дахь бөмбөлөг 30 гэсэн тоо гарч ирсэн байна. 18 2 5 30. За яг одоо энэ 4 бөмбөлөг таарсан бол үнэхээр азтан болчлоо гэд баярлалаа сууж байгаа гэж бодож байна. Өнөөдөр бас маш олон азтан тодорно гэдэгт миний зүгээс итгэлтэй байна. 5 дахь бөмбөлөг 10 гэсэн дугаар гарч ирлээ. 18 2 5 30 10 гэсэн бөмбөлөг. За 6 дахь бөмбөлөг маань гарч ирж байна. 6 дахь бөмбөлөг 39 гэсэн Азийн бөмбөлөг гарч ирж байгаа үзэгчтэй. За харин одоо бид бонус тоогоо хүлээж байна. За энэ 6 тоо зургуулаа яг таарсан нөхцөл та чекпот 120 сая төгрөгийг хожих боломжтой. За аль нэг тоон зөрсөн нөхцөл та бүхэн одоо гарч ирж байгаа энэ хөө бонус бөмбөлийг оруулж ирнэ. За бонус бөмбөлөг 29 гэсэн бөмбөлөг байна. За инхээр өнөөдөр та бүхэн үнэхээр азтай олдоо хямртай байж чадсан баха, олон хүмүүс азтан болсон баха гэж найдаж байна. Азыг атхандаа үндэсний лотерей. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей.